Сэтгцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт. Сэтгцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт урайндаар та бүхэнд өнөөдөр сэтгцийн эрүүл мэндийн тухай ойлголт сэдвээр ярилцъя. За эрүүл мэнд гэж бол юуг хэлдэг вэ гэвэл өвчин эмгэггүй байх төдийгүй бас биеийн сэтгцийн нийгмийн эрүүл мэндийн төгс төгөлдөр байдлыг хэлнэ гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлсон байдаг. Эрүүл мэнд бол өөрөө эндээс гарахад 3 хэмжигдэхүүнтэй байдаг. За нэгдүгüүрт нь бие махбодын эрүүл мэнд, хоёрт нь сэтгцийн эрүүл мэнд, за гуравт нь нийгмийн эрүүл мэнд гэж байдаг. За хүний бие махбод бол хэдий чиний хэрэгцээ нь хангагдана, төдий хэмжээнд тайван амар амгалан байна. Мөн сэтгэл санаа түүнтэй холбоотойгоор амар амгалан байна. За ингээд гэр бүл нийгэм хамт олонны дунд дасан зохицох чадвартай байдаг гэж үздэг. За сэтгцийн эрүүл мэндийг бол эрүүл мэндийн хувьд бол хүн амыг юу гэж ангилдаг вэ гэхээр 3 түвшинд ангилж үздэг. За сэтгцийн хувьд эрүүл хүн, за хоёрт нь сэтгцийн эрүүл мэндийн хувьд тулгымцсан асуудалтай хүн, за гуравт нь сэтгцийн хувьд эмгэгтэй хүн гэж 3 ангилдаг. Сэтгцийн хувьд эрүүл хүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр тухайн хүн маань бол сэтгцийн өвчин эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм хамт олон хүрээлэн байгаа орчинтойгоо дасан зохицох, хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж байгаа хүнийг бид сэтгцийн хувьд эрүүл хүн гэж хэлдэг. За харин тодорхой нийгэм сэтгэл зүйн шалтгааны улмаас буюу стрессийн улмаас хүний сэтгхүү, сэтгэл хөдлөл, зан үйл, төр зуур буюу 2-7 хоногийн хугацаанд 2-7 хоногийн хугацааны дотор байгаа хямралын байдалтай хүнийг сэтгцийн эрүүл мэндийн тулгымдсан асуудалтай хүн гинэ. За харин сэтгцийн эмгэг гэдгийг юу гэж тодорхойлдог вэ гэхээр өвчний олон улсын ангиллын сэтгцэн үеийн эмгэгүүд бүлэг заасан онцлогооны хэмжээгээр оншилж болох бүх өвчин эмгэгийг сэтгцэн эмгэг гэдэг. За тэгэхээр хүмүүн амын дунд бол сэтгцэн эмгэгийн талаар маш их буруу ойлголтууд байдаг. За ялангуяа хүмүүс маань бол сэтгцэн эмгэгийг галзуу солиотой өвчтэй андуурч ойлгоод байдаг. За сэтгцэн эмгэг бол галзуу өвчин биш. За энэ бол тодорхой үүсгэх хүчин зүйлийн шалтгааны улмаас өвчний тэр олон улсын 10 дугаар ангиллалд онцлогооны критерич шинж тэмдэг гарч байгаа хүнийг бид нар сэтгцэн эмгэгтэй хүн гэж хэлнэ. За тэгэхээр сэтгцэн эмгэг бол хэд хэдэн хүчин зүйлүүд сэтгцийн өвчнийг үүсгэдэг. За үүнд нь болохоор сэтгэл зүй, биологи, нийгмийн хүчин зүйлс гэж байдаг. За тухайлбал биологийн хүчин зүйлс гэдэг дээр юуг бид нар оруулж яана гэвэл за нэгдүгээр болохоор тодорхой насны хүчин зүйлүүд хэдий залуу наснд илэрдэг сэтгцэн эмгүүд байна. За мөн хөгшин настанд илэрдэг залуу сэтгцэн эмгүүд байна. За витамины дутмагшид, бэлгийн хромосомын эмгүүд, за мөн хордлого, халдвар, судасны шалтгаанд эмгэгүүд, за гэмтлийн шалтгаантай сэтгцэн өөрчлөлтүүд, за мөн биеийн өвчний шалтгаантай сэтгцэн өөрчлөлтүүд, за мөн дотоод хордлогын шалтгаантай сэтгцэн эмгэгүүд бас үүсдэг байж болно. За сэтгэл зүйн хүчин зүйлүүд гэдэгт нь юуг оруулж яана гэхээр ер нь бол хүний дотоод сэтгэл зүйн бодлын гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл тайлагдаагүй дурсамж тэр тайлагдаагүй стресс бодлоо маань хэсэг хугацааны дараа буюу насанд хүрсэн хойно магадгүй хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл аваад тэр нь насанд хүрсэн хойно сэтгцэн эмгэг болох магадлал их өндөр байдаг гэсэн. За ийм тайлагдаагүй бодлын шийдвэрүүд бол сэтгцэн эмгэг үүсгэдэг. За мөн нийгмийн хүчин зүйл гэдэг дээр бол юу ярих гэж байна гэхээр нийгэм эдийн засгийн докторгүй байдал, ядуурал, архитал, хүчирхийлэл, за гэр бүл салал, сэтгцэн өвчнийг мухар сүсгээр тайлбарлах, за муу нэрийн шошго зөөх, тэнийг мангар арчаагүй гэдэг нэр зөөх, за нөгөө ялгарлан гадуурхах буюу хүний эдлэх ёстой эрхийг нь илүүлэхгүй байх энэ байдал бол нөгөө сэтгцэн эмгэг үүсгэх нэлээд томоохон хүчин зүйл байдаг. За тэгэхээр бид нар нийтэд ингээд өгнөд харах юм бол хүний сэтгцэн эрүүл мэндийг хамгаалах хамгийн гол хүчин зүйл бол хүүхэд нас юм байна гэж хэлэхэд илүүтэхгүй. Яагаад энийг ингэж ярьж байгааг бол ихэнх сэтгцэн эмгэгүүд бол хүүхэд наснд эхлээд за тэгээ явсаар насанд хүрсэн хойно маш их хортой үр дагавар өгөхүйц сэтгцэн болон биеийн өвчнүүдээр үүсдэг болохыг судлаачид бол тодорхойлсон байдаг. Тэгэхээр хүүхдийг бид нар яаж хүүхэд байхаас нь илүү сэтгцэн эрүүл мэндийн хамгаалах вэ гэх юм бол бид нэр тэр хүүхдийг төрхийн өмнөх үед, төрөх үед, төрсний дараах үеүүдийг бас маш сайн анхаарах хэрэгтэй. За ялангуяа төрхийн өмнөх үед эцэг гэх нь
одоо тэр хүүхдийг олох үед одоо эрүүл байх. За мөн одоо эхийн одоо жирэмслэлт, тайван хэвийн одоо хоол тэжээл, чанартай хоол тэжээлийг идэж хэрэглэх. За мөн одоо ажил амьдралын нөхцлөө тохируулан хэрэглэх явдал бол одоо төрхийн өмнөх үед бол маш чухал байдаг. За төрөх үед бол эхийн одоо төрөлтийн одоо хүндрэлгүй зөв удирдах төрүүлэх нь бол ач холбогдолтой. За төрсний дараах үед болохоор юуг анзаарах хэрэгтэй вэ гэхээр одоо тэр хүүхэд төдий чиний бага наснд сэтгэл зүйн гэмтэл аавна, төдий чиний одоо насанд хүрсэн хойно хор хохиролтой байдаг учраас тэр бага буюу одоо тгээс 3 нас, за 3-аас одоо 6 нас, сургуулийн өмнөх нас, за тэр өсвөр үеийн үеүүдийг маш онцгой анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Сэтгцийн одоо эрүүл мэндийн тухай ойлголт гэдэг хичээлийг та бүхэн ингээд дуусгая. Сэтгц эрүүл бол бие эрүүл, анхаарал хандуулсан явдал баярлалаа. Сэтгцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт